Эрүүл мэндийн яам Их Британий засгийн газрын элчин сайдын яамтай хамтран өнөөдрийн 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх технологийн шинжилгээ өөрчлөлтүүдийг хийх тал дээр NICE гэдэг энэ олон улсын байгууллагаас ирсэн сурагч нартай хамтран манай бүхэл эрүүл мэндийн салбарын төлөөлөгч нар хамтарч хуулж сургалтаа зохион байгуулж байгаа. Цаашдаа эрүүл мэндийн салбар шинжилгээ өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдсан гарсан. Энтэйгээ холбогдуулаад үндэсний төвөө байгуулах, шатлалын дэд төвүүдийг байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг зөв хүртээмжтэй хэн нэгнийг алгасалгүй хүртээмжтэй жигд хүргэх тал дээр бас бүхэл шатны байгууллагууд хамтын ажиллагаа өргөжүүлэх хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд бид бас эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын хэмжээнд сайдын зүгээс бас бодлого боловсруулж улс орнуудтайгаа хөгжил дэвшлийн хуваалцах, технологийн хуваалцах тал дээр гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон ажил эхлүүлж байгаа нэг нь бол өнөөдөр болж байгаа энэ зохион байгуулсан сургалт арга хэмжээ байна. Британий эрүүл мэндийн үндэсний хүрээлэн нь Монгол улстай 2 дахь удаага өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж байна. Өнгөрсөн оны 11-р сард бид Монголын эрүүл мэндийн салбарын удирдах албаны төлөөлөгчдийг NICE-ийн үйл ажиллагаатай танилцуулахаар Их Британи улсад урьж Монгол улсад эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх нөхцөл байдлын шинжилгээний бэлтгэл ажлыг амжилттай эхлүүлсэн билээ. NICE байгууллага нь энэ оны 2 дугаар сард үргэлжлсэн тайлангаа боловсруулж Монгол улсад холбогдох байгууллагуудтай хуваалцсан ба энэ 7 хоногт Монгол улсад айлчилж эрүүл мэндийн технологийн үнэлгээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ямар ач холбогдолтой болохыг ойлгох, мөн салбарын оролцох талуудтай хамтран ажиллах зорилгоор сургалт уулзалтуудыг хийж байна. Энэ бид бүхний хувьд бөгөөд Монгол улсын хувьд маш чухал ач холбогдолтой. NICE бол дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн технологийн үнэлгээ нотлохоонд суурилсан шилдэг туршлага, үр ашигтай санхүүжилтийн чиглэлээр тэргүүлэгч байгууллага. Их Британи болон бусад улс орнуудын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж нийт 50 гаруй улсад 200 гаруй сургалт, семинар, хамтын ажиллагааг зохион байгуулсан билээ. Бидний хувьд энэ чухал ажлыг Британий бизнес худалдааны яам санхүүжүүлж байгааг дуулахад таатай байна. Учир нь бид энэхүү хамтын ажиллагаанд тэгшүүр ашигтай, өндөр чанартай эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Үүнээс гадна манай элчин сайдын яам нь 2023 оноос эхлэн Монголын эрүүл мэндийн салбарын оролцогч талуудтай нэгт хамтран ажиллаж, Их Британаас Монгол улсад өндөр чанартай эм эмчилгээг нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бид хууль зохицуулалтын ялгаатай байдал, зах зээлд нэвтрэх шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангах, мөн Их Британий шилдэг туршлагыг хуваалцсан Монгол улс болон Их Британи улсын бизнесийн эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг ойлголтын зураг арилгах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байна. Энэ нь цаашдын олон жилийн хамтын ажиллагааны суурь тавигдсан гэж итгэж байгаа бөгөөд энэ завшааныг ашиглан Их Британий эмийн салбарын талаар хэдэн баримтыг дурдвал Их Британи улсад эмийн үйлдвэрлэлд хамгийн өндөр бүтээмжтэй салбаруудын нэг зүй ёсоор тооцогдох бөгөөд нийт борлуулалт нь 46.7 тэрбум фунт стерлинг, экспорт нь 26.1 тэрбум фунт стерлинг хүрдэг. Энэ салбар нь AstraZeneca, Haleon, GSK зэрэг Их Британи төвтэй томоохон компаниудаас гадна олон улсын үйлдвэрлэгчдийн судалгаа, үйлдвэрлэлийн төвөөд, түүнчлэн эмийн бүтээгдэхүүн судалж үйлдвэрлэдэг жижиг дунд болон бичил бизнесүүдээс бүрддэг. Тэд Их Британи болон дэлхийн зах зээл зориулан нарийн эмчилгээний болон ердийн эмийн сангаас олгодог эм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Тийм учраас бид Монгол улсад зөвхөн бүтээгдэхүүн эм эмчилгээ нийлүүлэхээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн түншүүдийн мэдлэг, туршлагыг түгээсэн ач холбогдлыг мөн дуртах нь зүйтэй. Ийм учраас бид Монгол улсын засгийн газрын холбогдох байгууллагууд тэр дундаа эрүүл мэндийн яам, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллаж, эрүүл мэндийн технологийн үнэлгээг хөгжүүлэхэд Их Британий шилдэг туршлагыг хуваалцаж байна. Энэ ажлын хүрээнд NICE байгууллагатай бид хамтын ажиллагааг эхлүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа. Цаашид Монгол Их Британий хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, өндөр чанартай Британий бүтээгдэхүүн үйлчилгээ, туршлагыг Монголын зах зээлд нэвтэрч, хамгийн гол нь Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо илүү тэгш, үр ашигтай, чанартай болохыг харах үлдлээ. Тэгээд энэ бүхэн энэ хамтын ажиллагаанд хамтарч ажиллаж байгаа нийт байгууллагууд талууд та бүхэнд баярснаа илэрхийлье. Их Британий NICE байгууллага бол бас дэлхийд алдартай юм байгууллага. За энэ байгууллага бол бас энэ технологи шинэ шинэ эмчилгээний тон төхөөрөмжийг хэрхэн ашиглаж эрүүл мэндийн салбарт бас нэвтрүүлэх, за мөн зардлыг бууруулах чиглэл дээр бол
дэлхийд одоо бас ихээхэн одоо жишг тогтоож өгдөг юм байгууллага байгаа. За тухайлбал одоо манай халдвар төвчин судлалын салбарт бол синцитал вирусын эсрэг вакциныг бол энэ байгууллага дэлхийд одоо бас Их Британи эрүүл мэндийн салбарт эхэлж одоо нэвтрүүлсэн ийм байгууллага байгаа. За манай эрүүл мэндийн салбарт ч гэсэн одоо синцитал вирустай холбоотой энэ эрүүл мэндийн салбарт асар их хэмжээний одоо эмнэлгийн хэвтэлд зардал гардаг. Тэгвэл энэ Британи энэ байгууллага бол синцитал вирусын эсрэг вакциныг анхалж нэвтрүүлснээрээ орны ачааллыг бол 80 орчим хувиар бууруулсан байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө технологи одоо хэрхэн одоо нэвтэрч эрүүл мэндийн салбарт зардал буурч байгаа сайн жишээ. За хоёр дахь жишээ бол энэ Оземпик буюу одоо нөгөө диабет 2 гэж нэрлэдэг байгаа тип 2. Энэний эсрэг одоо тархалтын эсрэг энэ имийг одоо мөн одоо нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ им маань бол бас тодорхой хэмжээний өндөр өртөгтэй юм байгаа. Тэгэхдээ энэ имийг одоо нэвтрүүлснээрээ эрүүл мэндийн салбарт нөгөө цаашдаа учрах одоо эмнэлгийн хэвтэл, зардал, за тархалтай холбоотойгоо нас барал, тархалтай холбоотой зүрх судасны одоо шалтгаан нас баралтал, диабеттэй холбоотой мөн одоо янз бүрийн одоо хүндрэлүүд үүсдэг. Энэ хүндрэлийг одоо бууруулах чиглэлд бол одоо томоохон дэвшил гарсан байна. Тэгэхээр бид одоо энэ сургалтаас одоо ямар мессежийг авч гарч ийн гэхээр манай эрүүл мэндийн салбарт учаад байгаа зардлыг бууруулахын тулд шинэ технологиг судалгаан дээр үндэслээд нэвтрүүлж чадах юм бол бид зардлыг бууруулж чадах юм байна гэсэн одоо ийм мессежийг авч байна. За мөн бол одоо энэ байгууллага бол эмчилгээний удирдамжуудыг одоо жишээл бидний сайн мэддэг ковид гэдэг юм уу, хавдрын эмчилгээний одоо удирдамжуудыг богино хугацаанд бол одоо бас судалгаа шинжилгээний үндэстэйгээр нэвтрүүлж эрүүл мэндийн салбарт нэвтрүүлдэг байна. Тэгэхээр энэ өөрөө бас технологийн одоо шийдэл гарч ирсэн шинэ технологи дээр суурлаа богино хугацаанд нэвтрүүлдэг. Тэгэхээр энэ бол туршлагыг одоо бид бас судлах ийм хүсэлтэй байгаа. Зинт клиникийн ерөнхий эмч тунгалаг байна. Тунгалаг. Удахгүй энэ сургалтуудын маань үр дүнд эрүүл мэндийн технологийн үнэлгээг эзэзвэл одоо манай салбарт нэвтрээд үүний дагуу бид мөн өдөр тутмын ажил амьдралдаа энэ технологийн одоо үнэлгээний үр шимээр одоо Монгол улсад орж ирсэн технологи эмийн бэлтгэлийг хэрэглэн гэж ерөнхийдөө бол найдаж байна. Энэ сургалтанд суусны дагуу бол энэ эрүүл мэндийн технологийн үнэлгээ гэдэг зүйл Монгол улсад бол нэвтэрснээр одоо эмч бид нар одоо хувийн эмнэлгүүд улсын эмнэлэгт байгаа эрүүл мэндийн одоо тогтолцоонд ашиглаж байгаа технологиуд улам одоо нэг шатаа ихэж одоо улам эрчимтэй хөгжих байхаа гэж найдаж байна. За энэхүү сургалт маань бол яг энэ манай албаны чиг үүрэгтэй холбоотой энэ эсэд эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчлэгийг одоо хэрхэн сайжруулах талын одоо цахим энэ оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тал бол мэдээж маш үр дүнтэй ийм ач холбогдолтой сургалт байгаа. Ялангуяа энэ эрхтний хуваарлж гэдэг юм уу хүний оролцоогүйгээр энэ тусламж үйлчлэгийг хэрхэн сайжруулах боломжцоог нэмэгдүүлэх гэсэн ийм ач холбогдолтой учраас энэ сургалтын бол маш үр дүнтэй юм байна. This partnership between Mongolia and the UK will continue, and soon we will see further. I've been engaging with the Mongolian government stakeholders, Ministry of Health, Medicine. With you here to this workshop this morning. This health technology assessment overseen by the and to thank you all for coming. This is the second time that NICE has shared its... Ulaanbaatar, Mr. Andy Batson for an opening remark. Together, witness the development of the Mongolian healthcare systems that are efficient and high... Good morning. Thank you, Mr. Andy Batson.